Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. За өнөөдөр номны 5 дахь туршилт астаг мэдлэгээ хийх үү гэсэн туршилтыг хийе ойлоо. За ашиглагдах материал Янд тооцсон зам байна. За энгийн хэлэхээр цуваа зэрэгтэй гэсэн юм гурван юу байна. Гэрэл байна. За чимдээ. За мэдлэлүүдийг ашиглаад астаг мэдлэгээ хийнэ. За хоёлаа ажлаа хувааж авч байгаа тэглэх үү. За хөөдөө за хүүхдүүдэд хааж ашиглахтаа болгоомжтой ажиллаа. Зургийг нь тойруулаад хэрэгч. За тэр хооронд энгийн хэлхийг хийцгээе. За энэ маань их маш амархан. Яг энэ зургийнхын дагуу нагаа явуучих юм байна. Энэ нь шууд гараар засахаар юм. Болцсон уу? Болцсон. За тэгвэл бодож байгаарай. Аль гэрлэр нь бол гоё юм. Улаан. Чи одны астаг мэдлэгээ хийж ирсэн үү? Үгүй саяхан л хийж байна. Ханч их сайн бодогоо л хийж. Чиё. Чиё тавчин дараа. Та бүхэнд тавчин цаг болгоомжтой. Гараа зэгчүүд. Гараалтай залгих үе. Чиё тавчин зайны хасхан доош гарна гэж зурган дээр заасан байна. Энэ болохоор хасах нэмэх тэмдэг доод. Чиё. Чиё. Яа. Чиё. За гэрлээ. За энэ шугамын дагуу нугалах юм байна. Нуглаа. За гэрэл нараас чинь тий. За гэрлээс чинь. За. Яавсан л тий. За энэ маягаар ингээ хоёр гэрэлтэй суваа албалт хийж болох юм байна. Хоёр гэрэл байрлуулад ийм байрлалаар зэрэгцсэн албалт хийсэн ч болох юм шүү хүмүүстээ. За хоёул гол ажилд орё мэдлэгийг хийлээ. За хоёул энэний холболтууд за ингээд заагаа ойлголцлаа. Энд нэг анхаарах юм байна хүүхдүүдээ. Энэ замыг наачаад дээрээс нь дахиж тавтаж аваа гэрлээ наагаараа. Тэгэхгүй бол цавуутай талд нь гэрлээ хийх юм бол гүйдэх юм байна шүү. Яг хаач өгч. Хоёлоо. Энэ илүү гаргаж наасныхаа хэрэг нь Өндөө таны хийж байгаа би энийг хийжээ. За. За энэ баг гэсэн дээрээ энэний хөөсөрийг
наагаад байна. Чамд туссаа. За энэ тар дээр дарлаа. Гэрлээс чи. Миний хийм боллоо. Өглөө харъя. Ямар гоё. За ингээд битэртэй 5 дугаар туршилт хийсэн хүмүүстээ баярлалаа. Баяртай.